Amnesty мэдэгдэе. Улсын хурлын 7 хоног тань мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Хууль тогтоох дэд байгууллага өнгөрсөн 7 хоногт ачаалттай ажиллаж, ажил хэрэгч хилцүүлгүүдийг зохион байгуулахаас гадна хилцэх асуудлын дараалал багтсан хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Батэрдэн нарын Улсын их хурлын 12 гишүүн 5 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн. Улсын их хурлын гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж хариуцлагатайгаар ажиллаа хийснээр Улсын их хурлын үйл ажиллагаа тасалдахгүй шуурхай явах юм. Ингэснээр төрд итгэх ард түмний итгэл нэмэгдэнэ гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байна. Улсын их хурлын гишүүдийн эрдэстэй холбоотой асуудал байн хөндөгдөж байгаа учраас хуралдаанд 2 удаа ирэхгүй бол ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс нь хасаж ажиллах боломжтой гишүүдийг оруулах зохицуултуудыг хуулийн төсөлд тусгаж байна. Хамгийн гол нь бидний төр гэж харж байгаа ард түмэн. Тэгээд төрийн түшээд маань бас ёс зүйтэй, бас бусдад үлгэр дуурайл үзүүлж илүү хариуцлагатай байж төрд итгэх ард түмний итгэл сэргэн парламентын засаглал маань бэхжин. Чуулганы танхимд ч гэсэн хэлсэн үгнүүд нь хариуцлагатай байх ёстой. Яагаад вэ гэвэл их хурлын гишүүн ямар үг хэлснээр шалтгаалж маш олон хүн тэрэнд нь шууд итгэдэг. 2024 оноос хойш өнөөдрийг хүртэл тийм эрс хүрээгүй улмаас байнгын хороодын хуралдаан 38 удаа тасарсан байна. Хуралдааг ажиллаа хийж чадахгүй гэсэн үг шүү дээ. Энэ дийлэх шалтгаан нь эрс хүрэхгүй байх. Улсын хурал гэдэг бол бидний ажил шүү дээ. Тэгэхээр зайлшгүй эрсдэлтэй болоод байх хэрэгтэй. Эндээ ирж явах хэрэгтэй. Өргөн мэдүүлэх төслийг бүрдүүлбэр хянах шатанд буюу төсөл боловсруулаад явж хахад зардлын тооцоонд хийсэн тайланд үнэн бодит байдлын үнэлгээ хийнэгдсэн. Идэвхтэй ажиллаа гэдэг боротохгүй хуу. Гишүүд хуралдаа ярьцсандаа ороод асуулт асуугаад үгүй л мэдээж тэр хуулийн төсөл өргөн барих асуудал бол тодорхой түвшний хууль тогтоомжийн хуулиараа бол тавигдах шаардлага нь бол байгаа. Тэг яаралтай гурим гэдгийг яг юу гэж ойлгох уу гэдгийг их тодорхой болгохгүй бол засгийн газар хүссэн хуулиа өөрчлөхийн тулд энэ хуулийн цорхойг ашигладаг. Туртаа үедээ өргөн барьдаг. Хүссэн хугацаанд батлуулахыг оролддог. За яаралтай горимын тухайд бол засгийн газар үндэсний эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар зөвхөн эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар яаралтай горимоор хууль өргөн барина. Бусад юу гэдэг нь дурын үзэмжээрээ яаралтай горимоор хууль нэг яаралтай горимоор хууль санаачлахгүй гэдэг зохицуулсан байгаа. Яг энэ хүрээндээ л цаашдаа орж ирж байгаа. Түүнчлэн Улсын их хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчтой болгож, мэргэжлийн байнгын хороог 11 болгож, дэд хороог 7 болгон сүүлгэх. Улсын их хурлын гишүүний эрц, саналаа биечлэн өгсөн байдал, гадаад дотоод албан томилолт, хуулийн төсөл санаачилсан, хамтран оролцсон, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь ажилласан, хянан шалгах үйл ажиллагаанд оролцсон байдал болон төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал, хариуцлага хүлээсэн хэсэг талаарх мэдээллийг бодит цагийн гормоор олон нийтэд тогтмол мэдээлэх тогтолцоог бүрдүүлснээр гишүүний хариуцлага дээшилж, Улсын их хурлын бүтээмж нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна. 2020-с 24 оны парламентыг харьцуулахад өнгөрсөн 2 жил 24-с 26 хүртэл бидний баталсан хууль 20-с 24 онд баталсан парламентын хуулиудын 10% нь өрөхгүй байна. Байнгын хороодын хуралдаан дээр их хурлын 5 гишүүн сууж байдаг. Засгийн газраас 50 албаагч ирээд хүлээгээд өдөржин хүлээгээд ингэ явж идэг. Иймэрхүү үйл явдлууд ч үндсэндээ парламентын нэр хүнд унгаагаад байна шүү дээ. Энийг хэрхэн яаж шийдэх? Энэ удаагийн хуулийн дээр сахилга хотын асуудал нэлээд харагдаад эрцийн асуудал нэлээд орж ирж байгаа.
Одоо тэр яригдахаас өөр аргагүй. Эрцээ механикаар ингэж одоо түлэх хүртэл манай парламентын сахилах бат угаасаа муудсан байна гэдэг нь бодит асуудал. Санал хураалтыг биечлэн өгнө гэж зааж өгж байгаа юм чинь санал хураалтыг тодорхой цагийг бас тодорхой болгож байнга зарлана. Тэр зарлагдсан цагаас өмнө 10 минутын өмнө улсын их хурлын одоо ордон дотор 1 минутын туршид хонх дуурна. Ингэснээр ямар ч уулзалтанд байсан бэ гишүүн орж ирж саналаа өгөх үүргийг хүлээх юм аа. Улсын хурлын үйл ажиллагаа бүтээмжийг сайжруулахтай холбоотой хамт өргөн барьсан харилцан холбоотой дараагийн хуулиуд нь Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын их хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд юм. Тухайлбал дэгийн хуулийн төсөлд гишүүн хууль заасан тодорхой тохиолдлоос бусад үед байнгын дэд хорооны хуралдааны нийт самт хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй. Чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан, харьяалагдах байнгын хороо, дэд хорооны хуралдаанд 5 болон түүнээс дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол ёс зүйн дэд хороо гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч, туслахын цалингийн зарлаас бусад гишүүний төсвийн 1 сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх хариуцлага хүлээлгэнэ гэж тусгажээ. Хуулийн төслийг улсын их хурлын гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зөв гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодож шилжүүллээ. Түүнчлэн өнгөрч үед 7 хоногт улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар цусны донорын тухай, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай зэрэг 3 хуулийн төслийг эзлэн баталлаа. За өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын их хурлын дарга Бямб цогт Монгол банкнд ажиллаа. За энэ үеэр зээлийн хүүг бууруулах, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ингэхдээ амны орон сууцнд ипотекийн зээл олгодог болох асуудлыг хүндэн тодорхой шийдэл танилцуулахыг Монгол банкны удирдлагуудад үүрэг болгосон юм а. Зээлийн хүүгээ яаж бууруулах вэ? Монгол банк эрүүл байх ёстой, банкны систем доктортой байх ёстой гэдэг хангалттай доктортой, хангалттай эрүүл хүн харагдаж шүү дээ. Ипотекийн зээлийн хүртээмжийн асуудал байсан. Боломж байгаад байна шүү дээ. Яг энэ тулгамдсан асуудлууд дээр л анхаарч байна. Гал төлөхгүй хашаандаа те халуун хүүтэн цэвэр бохор устдаа тэгээд одоо эрчим хүчний сэргээгт эрчим хүчний их үүсрээр ингээд асуудлаа шийдтсэн. Намны орон сууцнуудыг ипотекийн зээлэнд хамруулах иймэрхүү шийдлүүдээс энэ дотроос давхар бодооч. За үүнээс гадна Монгол банкны мэдээлэл дурдсанаар банкны системийн үйл ажиллагаа хэвийн зээл олгох боломж харьцангуй сайн байгааг дурдсан. За гэтэл нөгөө талд ипотекийн зээл авах хүсэлтэд иргэдийн дараалал 5 жил үргэлжилж нийтдээ 45 мянган иргэн бүртгэлтэй байгааг онцлоод за ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал тодорхой шийдэл гаргаж танилцуулахыг Монгол банкны удирдлагуудад үүрэг болгосон юм а. Монгол банкны холбогдох албаныхны өгсөн мэдээллээр банкны системийн нийт актив 84.8 их найд байгаа бөгөөд нийт зээлийн хэмжээ нь 44.8 их найд бол тус салбарын цэвэр ашиг нь 306.3 тэрбум төгрөг байна. Түүнчлэн Монгол банкны удирдлагууд зээлийн хүүг бууруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Уулзалтад оролцсон гишүүд байр суурь илэрхийлж сонирхсан асуултаа хариулт авлаа. Өрийн хэмжээний компаниудын зардал өндөр. Тийм учраас маш их хэмжээний мөнгөний нийлүүлэлтийн эдийн засаг руу орж ирдэг. Энээс инфляц бол бий болж байгаа. Монгол банкыг би бол харахнаа бол чинээнд бол хамгийн сайн ажиллаж байгаа гэж харж байгаа. Төв банкны хуулиан болон банкны тухай хуулийг яаралтай оруулж яаралтай одоо та бүдийн бүр олон жил бодсон 2018 оноос хойш ерөөс хөдөлгөөгүй энэ хуулиа энэс хойш ч одоо дэлхийн одоо санхүүгийн ертөнц яаж өөрчлөгдсөн байна те. Тэгэхээр одоо энэ хуулиа яаралтай өргөн барьж өөрчлөөсэй гэж хүсэж байна. Уулзалтын төгсгөлд улсын их хурлын дарга Бямб цогт шаардлагатай хууль эрхцэн орчинг бүрдүүлж бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Өнгөрч 7 хоногт улсын их хурлын нэр бүхий гишүүд улсын их хурлын даргад нийт 3 хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Улсын их хурлын байнгын хороод ажлын хэсгүүд хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн саналыг авч ажиллаа. Тухайлбал гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, олборлох салбарын ил тод байдлын тухай зэрэг хуулийн төслүүдийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлсэн бол өргөдлийн байнгын хороогоор орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон иргэд хуулийн этгээдийн тайлбар мэдээллийг сонсож ажлын хэсэг байгууллаа.
Улсын их хурлын 7 хоног тойм мэдээллийг танилцууллаа. Мэдээллийг хуваалцаж боловсруулж хамтдаа шийдвэр гаргацгаая.